Монголын кино урлагийн алтан үеийн түүхийг бичлсэн Монгол улсын урлагийн авиац зүтгэлтэн Жамингийн Бунтар 1958 онд өөрийн хүсэлтээр бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд найруулагчийн мэргэжил эзэмшихээр мордчээ. Ийхүү өдгөө бидний үзэх дуртай тод магнаа, гард магнаа, цэц магнаа гэрлэж амжаагүй яван зэрэг олон сайхан бүтээл төрөх сэжин болжээ. Тэгээ Бунтаргаа бол өөрийн гэсэн нэг тийм яахгүй дотроос нь одоо гжигдээд байгаа гэдэг юм уу, энийг нэг үзэгчд хэлхийнсэн энэ л одоо нэг Монголын үзэгчдэд хэрэгтэй юм шүү гэдэг юм уу, тийм бодол бол манайханд байсан шиг байгаа юм. Бунтар найруулагч бол их Монгол ахуйг гаргаж Монгол ахуй талыг барьж киногоо хийдэг. Өөрөө тэр Монгол ахуй дотор өсч байцсан гой болтой анги хүн шүү дээ. Зүгээр нэг явж байгаа нэг тохиолдлын чанараар нэг зохиол аваад хийгээд үгээд байгаагүй тийм ээ. Энэ юугаар харагдаж байгаа вэ зэрэг Бунтаргаа хийсэн кинонуудаар харагдаж байгаа. Юуны өмнө би тэр Монгол бүхийн тухай, Монголын урдан морины тухай, Монголын сур харвааны тухай, одоо Монголын 93 наадмын тухай хийсэн цувралын сайхны 3 кино бий. Энэ бүхэн лав гимтэд ихлээд энэ жигмэд золиг дандаа ингэдэг юм шиг. Жигмэд чи бүх хүн байж нэгийг ингэж хорлож явах гэж. Чи тэгээд юу гэх гээд байгаа юм? Хүчтний үлгий үлзий торгон дэвжээгээ. Ус сонзонгийн чулуун дэвсгэрч болгохгүй шүү. Сүүлийн сурны тухай кино бол энэ судлаач нар, шүүмжлэгч нар энэ төр бол урд хоёроо гүйцэхгүй болсон гэдэг юм байна лээ. Тэгэхээр тэр үл хэцүү үед харсан байхгүй. Нэг кино үйлдвэр чинь байхгүй болоод уран бүтээлчтэй шилээд уран бүтээлч хичээл духан дээр нь тамга дардж гаргаад тэгээ жалгын нэг болцсон хэдэн амьтдыг Бунтаргаа эргүү цуглуулсан сур харвааны тухай кино хийгээд энэ 3 кино бол одоо энэ Бунтаргаан гол өөрийнх нь найруулагчийн нүүр царай тийм ээ өнгө дөрөх онцлогийг тодорхойлох юм л юу гэж ингэж бодож байна. Монгол ахуй амьдралыг энэ ёс заншлыг авч үлдэж харуулсан энэ кинонууд бол манай энэ киноны сан хөмргийг бол маш их өөрмөц өөрийн гэсэн өнгө төрхөөр баяжуулж чадсан. Энэ бол Бунтаргаан бусад найруулагч нар дотроос бол нэлээд онцлог байсан юм болов уу гэж би ингэж бодож байгаа юм. Ялангуяа энийг би хаана мэдэрсэн юм гэхлээр зэрэг нар хэрдсэн жил кинон дээр мэдэрсэн. Голголын дайнд төгөө явуулчаад хоёр хөгшин хүлээсэн, баахан хүлээ, ерөн зөвхөрдлөө хүлээсэн. Тэгээ байж идэл гинтхэн халгангоо түүн ороод ир. Тэгээд хүййлээ гэдгийгсэн чи юу гинэ сүү дэвиглээ гэгээд өндөж босоо хараагаад юурууга тогоотой сүр юугаад ангаттай юу хийдэг тийм ээ. Хөшөө. Хүү. Сүү. Ээж. Энэ бол нэг яагаад Монгол юу байхгүй. Тэгээд ир чинь зүгээр ахуйгаараа тоолохоос гадна үг хэллэгний онцлогийг их сайхан хийж чадсан. Хүүгээ хүрээд ирсэн ирэхэд магнад энийгээд баярлж байгаа хоёр хөшин ээжи хэлдэг үгүй тийм ээ. Тэгнэ тэл. Өглөөний цайныг адтай дуугарч буцалсан юм. Төрөөхөн хоньны зэрд нэг сайхан эвшээсэн юм. Ингэж л нэг элэг дэвтхийг зөгнчтэй. Өөрөөр нь баярын одоо совин байжээ гэж хэлж байгаа юм тийм ээ. Энэ ч нүд яхааргүй нэг тийм Монгол суудын совин энэ зан заншлын одоо онцлогтой холбоотой ийм юмнууд. Бунтар найруулагчийн монголчуудын мал маллах арга ухааныг хадгалж Монгол ахуйг шингээн уралсан бас нэгэн бүтээл бол 1986 онд бүтээгдсэн Ирж яваа цаг кино билээ. Бунтаргаа бол миний хувьд бол энэ жүжигчин болох замд бол нэлээд том
зөгсөн их Монголын том найруулагчтай нэг л дээ. Бунтргоотой би 2 уран бүтээлд хамт ажилласан. Нэг нь бол ирж яваа цаг байна. Чи захиа бичин шүү. Бичлгүй яах вэ? Уг нь аавын би гайгуулж бит хоёр юу алцгав дээ. Тийм дээ. Бунтргоотой мэдрэмжтэй ер нь цаг үеийн байдлыг мэдэрч л байсан л да ер нь. Кино сайн муу болох эцсийн хувь заяаг найруулагчийн гартал байна. Найруулагч гэдэг бол одоо гэсэн маш олон талын мэдлэгтэй хүн л одоо найруулагч болж чадна. Тэгээ газарчин кинон дээр тоглож байхдаа одоо морь малтай их харьцдаг штеп. Тэгэхэд Бунтар найруулагч жүжигчин тавих анхаарал тэр уран бүтээлийн баг доторх ив нэгдэл тэр хүмүүсийн ажиллах орчин нөхцөл ойлголцох байдлын бүхэнд маш их анхаардаг байсан. Почему ваши разведчики проехали через каньон перед нами? Спроси это у них. Монголын кино урлагт хамгийн одоо оюунлаг юм өргөн боловсралтай найруулагч байснаар их урам онцлог байдаг. А ты убийца моего племени. Том киноч нь бол Эрдэнэ гой наран гарвуу гэдэг өгүүлгээр Даштор Эрдэнэго хэр хамтарч бичсэн зохиол байхгүй. Тэгвэл Эх Хүрдийн том кино бол Бунтргоо тэр хамтар тавьсан кино гэж тооцогддог. 1976 оны Карл Бар хотноо болсон кино наадмаас тэргүүн шагнал. Югославийн Белград хотноо зохиогддог дэлхийн шилдэг кино наадмаас хүндэт диплом хүртэж Монгол киног дэлхийн давтсан зарлаж байсан түүх бий. Уран бүтээлч хүн бол хамгийн түрүүнд хүн байж сурах хэрэгтэй гэж ярьдаг. Энэ хүн байхын үлгэр дуурайлыг миний хувьд бол одоо Бунтар найруулагч өөрөө биеэр үлгэрлсэн гэж би боддог. Бунтргоо бол их тийм нийтч зантай тэгсэн мөртлөө их өндөр шаардлагатай. Хамгийн гол нь одоо жүжигчдийг хамтран оролцогч одоо уран бүтээл хүмүүсээ нэг санаа нэг зорилгот одоо нэгтгэж чаддаг ийм сайхан хүн байсан. Бунтргоо их сонин хүн. Нэг уурлаад байхгүй хилсэн гаргасан тавьсан юм бол гайхамшигтай болдог юм хүн. Гэрлэж амжаагийн өмнө кинон дээр намайг жоохон өгтгөж голдгоо бүх юма тайлбарлаж өгдөг. Энд чинь та юу? Тийм ээ. Би байна. Жемэнгийн Бунтар төгсгөл, дайны тухай өгүүлбүүд, давааны цаан даваа, үүрийн цолмон, галын урсгал, халаасны өрөөгээд 20 шахан уран сайхны кино найруулсан юм. Түүний бас нэгэн авьяас бол дууны шүлэг бичих байжээ. Үзэгслэн болгож төрүүлсэн хинч нам шингэ хонгорхон чамайг инхрийхэн болгож Өөрийн найруулсан гэрлэж амжаагүй явна, галын урсгал, дайны тухай өгүүлбүүд киноноос гадна найруулагч Буян Дэлгэрийн Жамсрангийн Хөхөө гэрлэх төглөө, нийслэл хөө, найруулагч Найдангийн Нэм даваагийн Дэгдэхээ нас, найруулагч Сэдэн Дамбын Цэрэн доржийн
Талын цурай зэрэг 10 гаруй киноны дууны шүлэг бичсэн өнөөдөр ч дуулагдсаар яваа билээ. Армагочирсан гочтой намайг татах хүчтэй ариг унгаах шидтэй алоян бахутэй ингээд надад таядаг баки амракан чине Арлаж дуралсан бүсвэрмэн ханах мотив агамда харсан бүтлгүй толгой Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Жамингийн Бунтар кино урлагт өөрийн өнгө төрхийг тодорхойлж ард түмэндээ сэтгэл хоногшсон олон бүтээлээрээ танигдсан Монголын кино урлагийн хугаршгүй ноён оргилуудын нэг билээ.